Аймгийн онцгой комисс энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр нутгийн удирдлагын ордны иргэний танхимд 93.5% эрсдэл хуралдлаа. Хуралдааныг аймгийн засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссийн дарга галсан дунд удирдан явуулж, Ховд аймгийн Жаргалан цумын 12 багийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодорхойлбол, амжигаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32-ийн 1-ийн нэгдэх заалтыг үндэслэн Ховд аймгийн Жаргалан цумын нутаг дэвсгэрт энэ оны 7 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд тохиолдсон үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг баг тус бүрээр холбогдох заавар журмын дагуу материалжуулан гаргаж, онцгой байдлын газар 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг Жаргалан цумын засаг дарга болон багийн засаг дарга нарт үүрэг болголоо. За хамгийн гол нь өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад Жаргалан цумын нутаг дэвсгэр дээр энэ үерийн гамшиг арилгах чиглэлээр ялангуяа амралтын өдрүүдэд 2-3 өдөр манайх маш идэвхтэй сайн ажиллаа. Бүх албан байгууллагууд багуудад хашаа байшин хуваарлж аваад 2-3 айлын хашаа байшин шавраас нь арилгах, шаврыг ачуулах, тэнд нь шороо буулгаж шинээр хөрс үүсгэж шороо асгаж эс асгах гэж ийм чиглэлийн ажлууд хийгдлээ. Энэ бол нийтдээ манай 4-5 багийг хамарсан. Ялангуяа Аршаант баг, Наран баг, Баатар хайрхан, Алаг толгой, Тахилт гэсэн багуудыг хамарсан ийм ажлуудыг сайн зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд оролцсон нийт байгууллагууд бүгдэнд баяр талархал дэвшүүлмээр байна. Оролцоогүй байгууллагууд байна. Аймгийн иргэдийн хурл бол ерөөс энэ ажиллагаанд оролцсонгүй. Ер нь аймаг орон нутагт өнгөрсөн өвөл 12 сарын 5-нд хуралдсанаас хойш аймгийн иргэдийн хурл бол асуудал маш хойно хандж байгаа. Энд бол бараг 20 гаруй хүн ажилддаг. Сарда 25 сая төгрөгийн цалин авдсан байна. Ингээд 7 сар юу ч хийсэн юмгүй, гаргасан тогтоо шийдвэргүй. Ядаж байгалийн гамшиг цасцууд болж байгаа аймгийн ажил оролцох ёстой. Ингэхгүй байна. Энийг бас шүүмжлэлтэй хэлмээр байна. Өөрөөр хэлбэл энэ нөхдүүд маань мэдсээр байж аймгийн энэ үер усны ялангуяа хамгийн сүүл тохиолдсон онцгой байдал зарласан энэ ажилд оролцох байна гэдэг бол орон нутгийн байгууллага яаж асуудалд хандж байна тийм ээ. Бүх зүйлийг аймгийн төр захиргааны байгууллага, албан байгууллага багуудад ингээд тулгцсан ийм байдлаар засахгүй юм байгаа. Цаашдаа анхаарал хандуулж энэ алдаа дутагдлаа засч ажиллаач гэдэг нэгдүгээр хэлмээр байна. За иргэний бүртгэл мэдээллийн төв бас энэ ажилд оролцоогүй гэж байна. Энэ дээр бас анхаарах ёстой. Бүхэл байгууллагууд бид нар ажиллаж байгаа. Шүүх прокурор хүртэл энд ажиллаад байна. Тэгж яхад яагаад ийм байгууллагууд ийм хойрог барь гэдгийг онцгой анхааруулж хэлье. Мөн үерийн улмаас айл өрх аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын хэмжээг эрүүлсэн материал дээр үндэслэн гамшигаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж энэ оны 7 дугаар сард багтаан улсын онцгой комиссд хүргүүлэхийг баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газарт үүрэг болгож үлдсэн хугацаанд үерийн улмаас эвдэрсэн зам, үерийн далан, айл өрхүүдийн хашаа зэргийг засварлах, сэргээн босгох үйл ажиллагааг сумын онцгой комиссийн хэмжээнд шуурхай зохион байгуулахыг Жаргалан цумын удирдлагуудад даалгасан юм а. Түүнчлэн үерийн далан, барилга, байгууламжид зохиох байгууллагын зөвшөөрлгүйгээр дуур мэдэн өөрчлөлт оруулж, иргэдийн эд хөрөнгийг үерт давтах нөхцөл бүрдүүлсэн аж ахуйн нэгж иргэн хуулийн этгээд буруутай албан тушаалт нарт холбогдох шалгалт хийхээж, хохирлыг барагдуулж ажиллахыг цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгож, үерийн улмаас үүссэн бохирдол хог хаягдлыг энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр шуурхай цэвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагуудад мөн үүрэг болголоо. Хоггүй цэвэрхэн наадцгай хандлагын өөрчлөлт гэсэн хүрээнд улсын баяр наадмыг тэмдэглэж байгаа. За энэ хүрээнд бол баяр наадмын стадион болон морины бариан дээр бүх хогийг бид нэр яг үйл ажиллагаа дуусаад дарга зэрэг гэхгүй бүгдээрээ онцгой байдлын газар байгаль орчны газараас хогны уут тарааж өгнө. Бүгдээрээ хогоо цэвэрлээд бэлэн байгаа машин дээр ачиж ингэж 2 өдөр наадан шүү. Энэ удаад бол наадмаа тэмдэглэж баясаж сайхан цэнгэхээс гадна ер нь хоггүй монголчууд тэр дундаа ховдчууд наадаж чаддсан юм шүү гэдгийг л нийт хүмүүст харуулж мэдрүүлсэн ийм арга хэмжээ хиймээр байна. Энэ бүхэн та бүхэн маань анхаараач. Тэгээд энэ бүх ажилд оролцож байгаа манай онцгой комиссийн гишүүд, Жаргалан цумын багийн дарга нар ихэнх нь за ард иргэд албан байгууллагын дарга нар оролцсон нийт хүмүүст бас бүдэнд нь баяр талархал дэвшүүлье. Идэвхтэй сайн, улам сайн идэвхтэй сайн оролцоороо. Ингээд цаашдаа ч гэсэн хог гаргахгүйгээр ингэж ажиллая. За байгалийн бэрхшээл бол тустай асуудал. Энийг бол бид нар шийдвэрлэнэ. За ер нь ялангуяа хөрөнгө мөнгө үнэлгээ хийх, ямар хүйдэн материалын хохирол учруу гэдгийг багийн дарганаар дамжуулаад 7 сарын 21-нд төвд улсын онцгой комиссд уламжилна гэсэн ийм байдлаар чиглэл өгч захирам шийдвэр гарлаа. Үүнээс гадна үерийн бүсэд байгаа айл өрх аж ахуйн нэгжүүдийн байршил замын транс газрыг хянан баталгаа хийх, шаардлагатай айл өрхийг нүүлгэх ажлыг зохион байгуулах, үед өртсөн нутагт ариутгал халдваргүй тэглийг хийхдээ ариутгалын автомашин ашиглан хөрсөнд ариутгал хийх, айл өрхүүдийн хашаан шинжилгээ хийх, ариутгал халдваргүй тэгл хийх ажлыг үе шатаагаар зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад тус үүрэг болгосон юм а.